Тийм, миний асуугаад байгаа асуулт айгүй тодорхой шүү дээ. Засгийн газар нь орон нутгатайгаа хил хязгаар тогтооход тийм хүндрэлтэй байгаа мó? Бид нар ямар улс орны хил хязгаарыг одоо өмнө төрчтэй мө хойд төрчтэй хил хязгаараа дахиж тогтоох гэдэг байгаа шүү. Тэгээ бичиг явуулаад араас нь ингээд уулзалт хийгдээд юм явдаг юм уу? Чи одоо жил гарангийн хугацаа болж байхад. Тэгээ 17 аймагт засгийн газар хугацаа дүүрэг даал өргөж болно шүү дээ. Ягаад тийм хийхгүй байгаа юм? Тэгээ ингээд тайлбар тавиад ингээд суугаад байгаа хөө бүгд тэрий. Засгийн газраас хугацаа дүүрэг даал өргөж болно шүү дээ. Засгийн газар хэлэх газраас. Ягаад тийм хугацаа дүүрэг даал өгөөгүй? Тэгээд айгүй тодорхой юм асуу. Одоо энэ хуулиарын 72 дугаар тогтоол чи өөрөө огт уялдаа холбоонд хангагдахгүй байгаа юм уу? Би яг та нарыг бич өгсөн энэ үзэл баримтлал үндслэлтэр чи яриад байгаа байхгүй юу? 72 дугаар тогтоолын уялдаад ингэж байж хангагдана гэж. За дараа нь. Тэгээд энэ засгийн газар нь орон нутгатайгаа зөвшөлдөж чадахгүй байгаа гэж бичиж. Энэ үндслэлтэр чи ингэ. За хэн хариулах ажлын хэсэг? За Эрдэнэ өрийн сайд. Тэгээд араас нь Үнэнбатар хариулж байна. За шижир гишүүний шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Гэхдээ энэ орон нутагт ялангуяа хил хязгаар тогтоох гэдэг зүйл бол засгийн газрын хэрэглэх газраас хугацаатай үүрэг өгөнгөт зөвшөөрчдөг зүйл бол бас биш ээ. Та одоо бас мэдж байгаа энэ орон нутгийн иргэд маань бол ялангуяа юм хил хязгаартай холбоотой юм дээр сумдууд дээр ч гэсэн маш айхтар маргаан гардаг. За жоохон маргаан гарангуудаа сонгогдсон их хурлын гишүүд рүүгээ бичдэг. Ингээл дахин асуудлууд үүсдэг. Тийм учраас энэ маргаанаас аль болохоор зайлс хийхин тулд ерөнхийдөлгөөний хил хязгаараар тогтоох гэж оролдож ингэж явж байгаамаа. Тэгээ хэд хэдэн олон нэлээ 8 газар байгаа. Ерөнхийдөлгөө батлагдаж дуусаагүй байгаа. Тэгээ энэ бол маш чухал хууль учраас маргаан гаргаж явах юм бол микрофон нэмж өгье. Хариултан дээр эхлээд 3 минутаар өгч шүү дээ. Тэгвэл 1 минутаар өгөхөр ингээд дуусчихдаг. Маргаан гаргаж явах юм бол ялангуяа их хурал дээр ингээд гишүүд маань бас янз бүрийн маргаан руу ороод ингээд явчих юм бол хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа хүмүүст бол их хүндрэлтэй байдал үүсээд хэрэгжиж чадахгүй болох болчихоо гэж бодож байгаа. Тийм учраас одоо яаж хил хязгаараа тогтоохын гэдэг дээр нэг ойлголттой болоод шаардлагатай бол тэр хуучин тогтоол өдөртөө өөрчлөлт оруулаад ингээд нэг найдвартай хэрэгжилтийг хангах юмруу явах шаардлагатай болчиход байгаа нь л гэж бодож байна. За Үнэнбатараа нэмж хариулъя. За шижир гишүүний асуултанд хариулъя. Тусгай эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн хариулгыг улсын хурлаас батлаад энэ хуулийг хэрэгжилтийг хангахын тулд бол 72 дугаар тогтоолыг баталсан байдаг. Тэгэхээр энэ бол уялдаагүй гэсэн үг бол биш. Энэ уялдааг нь хангахын тулд баталсан хууль. Нэгд хоёрдугаарт юу вэ гэхээр тухайн тогтоол дээр бол тодорхой хүчийг үүргүүдийг хэрэгжүүлээ ороод ирээ гэдэг юм үүрэг өгсөн байгаа. Тэгээ уялдаа гэдэг нь өөрөө бол одоо нөгөө ерөнхий өргөн утгатай агуулгатай зүйл учраас одоо саяны бидний яриад байгаа дагуул болон улсын зэрэгэлтэй хотуудын эдэлбэр газрын хэмжээг тогтоох мөн одоо энэ хот тосгоны эрх зүйн байдлын хууль заасан байгаа хот тосгоны өөрчлөлт зохион байгуулалттай холбоотой байгууллагуудын бүтэц оронтой яаж өөрчлөгдөхийг тэрнийгээ дагаад энэ төсөв мөнгөний асуудал нь яаж шинжлэхдгийг эдний бүгдийг нь тооцоолоо шийдээ гэдэг ингээд ийм үүргийг бол тодорхой 72 дугаар тогтоолоор өгсөн байгаа. Тэгэхээр энэ тогтоолыг энэ тогтоолоор өгсөн үүргийг биелүүлэхийн тулд тухайн энэ одоо өнөөдөр орж иж байгаа хуулийн төсөл За шижир шууг нь чухал асуудал ярьж шүү. Энэ бол одоо хуулийг хэрэгжүүлэх хугацаа бас та бүхэнд байсан шүү. Аймаг орон нутагта энэ хил хязгаараа тогтооход бол боломжтой шүү. Энд ямар бусад улс оронтой хил хязгаараа тогтоож байгаа ш. Аймаг орон нутагч гэсэнд улсын хурлаар батлсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй.